За өнгөрсөн жилийнхаас энэ жилийн тэмцээн онцлог гэх юм бол Оросын газар Монголын газар нутгаар бас ялгаагүй орж байгаа. Гэхдээ рут чиглэл маршрут нь болохоор яг эсрэг талаараа эсрэг тийшээ явж байгаа. Тэгээ хоёр хэлээр дамж гараад тэгээ буцаа Орос руу орж байгаагаар онцлог болж байгаа. Энэ жил бид нэр ерөөхдөө нэг бэлтгэлээ хийгээл юмудаа базаагаал ямар ч гэсэн ирсэн. Тэгээд баг зэргийн дутмаг юмнууд бас харагдаж байна. Тэгэл үйлдэл болгон дээр ерөөс оролцоол явчихна да. Нийт чинь бид чи 2500 гаруй оролцож байгаа. Тэгвэл нийт лайсны хэсэгтэйгээ 5000 орчим оролцож байгаа. Сэтгэл өндөр байна. Ер нь бол бит хоёр бас яг нөгөө бэлтгэл жоохон богинохон хугацаанд бэлдээд тэгээд жоохон баг зэргийн алдаанууд жоохон гараад тэрнээс болоо жоохон байр болохоогүй байна. Тэгээд одоо нэг Монголдо ороод ирсэн юм чинь бас хугацаагаа жоохон нөхөх гэж үзнэ. Гэтэ уралдаан эхлэх арай болоогүй байна. Ямар ч гэсэн нэг ихний 5-6 өдрийг бас нэг өнгөрөөсний дараа л оролдоо эхлэнэ гэж бодож байна. Ер нь бол олон улсын тэмцээн тэгээд гоё сэтгэл өндөр байна.